Сэгсэрдэг ажиллагаа гэж байгаа нэг одоо толгуураад нэг ажиллагаа маань машины дөрвөн дугуун дээр нь байрлуулж байгаа тухайн давцсан маань хөдөлж машиныг өөрийнх нь жингээр дарцсан үед нь ажиллагаа хийгддэг болохоор машин явж явах үед гурж байгаа дуу бол маш сайн ажиллах боломжтой гэсэн. Энэ төхөөрөмжийн дэлхийн давцсан биш тавуулаа. Босоод техникийн дэнгүүдийг шалгана. Доод ундаг нь болохоор доод гарны түлхнүүд, дээд ундаг нь болохоор дээд гарны түлх, цаапны шарик. За энэ талын нь болохоор ингэж хайжилж хөдөлдөг байгаа. Энэ нь болохоор өрөөлийн механизм. Хэвтэй дэнгүүд төлөвлөгөө шалгана гэсэн. Өрөөлийн аппарат болон одоо хэвтэй тэнцвэрлэгч босоод тэнцвэрлэгч тэрийг шалгана. За одоо энэ машин дээр үзэхэд энэ доод гарны түлхэнд тасарсан байна энэ тал дээр. За урд нь нэг иймэрхүү онцлог болохоор яг дөрвөн дугуйн хөндөр хөдөлгөөл лифтэн дээр өргөж байгаад гараараа одоо хүнээр хөдөлгүүлж үздэг байсан. Тухайн үед болохоор машин ингэж давцсан дээр байрлаг байсан учраас энэ гарын түлхний тасархаа амсархаа бас мэдэх боломжгүй. Одоо яг өөрийнх нь жингээр дарцсан ингэ хөдөлгөж байгаа учраас энэ айдингуудын гэмтэл өвдрөл маш сайн тодорхой харагдаж байна гэсэн.